Тимурчан, газар дэврэх чимээ гартаа босоорой. Төргнээрээ. Босоорой, Тимүхэ, босоорой. Тэмүжин өтер зүгтаалга. Тугт хамгаа ав, 8 шарга хамгаалан ууланд гар. Энэ дэргэнд юу байгаа юм? Унгас ноос. Дүүнэр бууж үзэхтэн. Али? Энд хүүхэн байна. Аваад ир. Энэ явдал 1178 онд болсон юм. Өнгөтэй төрсөн ойлоныг Исүхэ Баатарт булаалгасан
эртний өшөөг авахаар урдан мэрэгд гэнэт уулгалан дайрсан билээ. Тэд Тэмүжинг барьж чадаагүйч хатан бүртийг нь олзлоод эцгээс нь авах гэмийг хүүгээс нь авч чадлаа хэмээн утсан байна. Солонгон мэт сонсох саргаг хуачны сонорын хүчээр бургасан гэрт буруулан нуугдаж бурхан халдунд амь хорогдлоо. Харин дайсан халдан довтлоход харцгаас дутаасан болжмор мэт халдун ууланд ирж халуун амь хас төрөн хамгааллаа би. Бөөсөн чинээ бие минь бөөцөйлөн аварч бөөрн чинээ бие минь бүтэн мэндүүлдэлээ. Өшөөд дайснаас өршөн аварч өнчин бидний өмг болсон өндөр дээд бурхан халдун чамайг өглөө бүр нэлээж бай өдөр бүр санаж явъя. Үеийн үед үрд дахиж үеийн үрд үргэлж шүтгий. Исүхэ Баатар Тэмүжин хүүгээ 9 нас хөрмөгц өв эцэг Хабуул хааны үеэс уламжилсан занштыг дагж Хонгород аймгаас бэр гуйхаар хүүгээ дагуулan мордлоо. Тэд цэгцрийн шарталд дайс эцэнтэй учирсан нь хаан хатны бэлэгдэлтэй хожимын амьдралын үүдийг нээсэн хэрэг байлаа. Чухамдан эзэн Чингисийн голомтыг эцэг Исүхэ засаж өгсөн хэрэг. Исүхэ та хаа хүч явна да? Тэмүжин хүүдээ олхнууд иргэнээс охин гуйд юм уу гэж явна. Урд шөнө би цагаан шонхор шувуу. Нар сарыг атхан аалган дээр минь буугцүүлв. Танаа Хят аймгийн сүлдэн цагаан шонхор билээ. Тэгэхээр хөвүүнэн дагуулж ирдгийн дохоо байж. Удам сайдаас бэр гуйвал ураг хойштой үлзийтэй хэмээн зориуд алсыг зорж яваа минь энэ. Исүхэ манайд оч. Надад нэг өчүүхэн охин бий. Үсгтэн.
болдог ан эзэмшин. Охин хүүхэд өнгө шилэгдэн. Охин хүүхэд гэртээ өтлөх ёсгүй болохоор охиноо өгье дөө. Харин та хүүгэн орхиод яв. Энэ хоёр эртгэл дасалцж байна. Алю минь хөө. За би хүүгээ танад орхиё. Харин хүү маань нохойноос жаахан цочмтгой юм. Та хүүг минь нохойноос бүү цочвол. За. Яг энэ үед хоёр тавилан хатуурхаж эцэг хүү хоёрыг хагацууллаа. Ээж аав ханаа. Ээж Тэмүүж минь чи ялгүй хоцорлоо. жадад татлгүй төгсөн боловч амьдсангүй ээж минь. Хүү минь битгий уйл. Нулимс бүү тусаа. Эцгийнхээ өшөөг авъя гэвэл эмзэг уйхан байж болохгүй. Хэдийгээр чи нас балчир боловч Тэнгэрээс заяатай бил. Бусдаас ямагт эрлэхийг яв. Эцгийн чин дайсан. Чиний ч дайсан гэдгийг бүх март. Ататайсан тайчууд Исүхвэ баатрын бэлэвсэн эхнэрийг өнчин хөвгөттэй хар нутаг дээр хаяад нүүснэ нь төрийн хэргийг булаах атхаг санааны үр байсан. Та нар Исүхвэ баатрыг халив. Балчир Тэмүүжнийг өчүүхэн гэж биднийг энэ нутагт гэнэ үү? Ургаас урагт дамжсан цагаан шонхор сүлд. Удмаас удам дөвлөгцөн хараа ихт хар тугны минь дор өдий зэрэгт хүрснээ юу гэж сэтгэнэ вэ? Хожимын өдөр буух. Тэнгэрийн гисгэл хатуу шүү.